Гого. Манай Монголын хөдөөний уулууд яг юм байгаагаар л байгаа шүү дээ. Миний хувьд бол харамсар чиний олон над чиг малч уулууд өндөө байгаа. Саяны тэр 3 залуу төмөр тавьчаад намайг очоод уужсэн ундааныхаа савраа нүдчихэл шүү дээ. Тэгэхээр чи тэр төмөр унтарна гэж яг. Тэгээ би машиныхаа шал хүчийг аваад иргээд ингэж зогт ингэж зааж өгч тэгээд унтрааж байгаа шүү дээ. За явах нь. Манай одоо энэ нутагчин сайхан нутаг шүү дээ. Хойно одоо хацрал тайрхан, алтан үлгий, хаан энтийн ноёо ориглууд энэ одоо энэ дээр байдаг л. Нутагтаа 3 сарын 20-доор 3 залуу аялж байгаа төмөр тавиад тэгээд тэрийг манай энэ сумын онцгой байдлын сумынхан ирээд бүгдөө нийлж унтраалаа да. 100 мухан дээр аргалын утаа үнэрлэгч байгаа аргал нь аваач шидэл төмөр тавьж байгаа байхгүй юу? Тэр чинь өстө нүд талтмаар юм. Билээ тэр хаал төмөр. Тэгээд одоо энэ манай энэ чинь мал ихтэй болохоор энэ бааснууд шүү дээ. Баадны хомоол чинь жоохон хөнгөрөөд ирэхээр салхинд хийдэл тэнд очиж шатаал тэгэл тэр чинь ястай нүд гимшмээр шүү дээ. Хүн өөрөө төмөр тавина үхээс хүн тэр газараас өөрөө төмөр гарахгүй шүү дээ. Газар шатнаа гэдэг чинь хохирол шүү дээ. Шатаагүй газар чинь борг гэж юм байд. Энэ уртлаар одоо ингэ шарлаад байгаа л тийм. Шарлаад байгаа чинь борг байхгүй. Энэ дээр чинь ингэ доороос ингэ ногоо ургаа гараад ирэнгүү чинь доор хаяж хадлаа хатсан гэсэн боргтой юм чинь өнгөс ахин ундаг. Шатсан газрыг хатгахад бол юу ч унах. Тэр чинь тэгвэл шалдан ногоо ургаж байгаа юм шиг. Малдаа тэжээд болохгүй шүү дээ. Боргтой байж малдаа тэжээд болно. Тэгээ борг гэдэг чинь одоо энэ өвсөн дээр ногоо ургана. Одоо энэ Сүхбаатар хинтээ дорн чинь ингээл өндөр өвстэй гэж яриад байгаа шүү дээ. Өндөр өвс чинь ингээд унангууд тэрний чинь доод ингээ унжмал өвснө байж идэг. Унжмал өвс чинь ахын доо ингээд дарангууд дараа чинь ногоо урангууд чийгээс хадгалдаг гэж шүү дээ. Настан улсуудыг ярьснаар чийгээс хадгалж ээж ногоос аваргуулж идэг. Шатаад энэ газар ургадаа гэх чинь эргэл сэргэлт нь бол удаан байхгүй. Хотынхан чинь үржирэл ингээл энэ тэн цаахан зугаалаа сайхан газар байна гэхэд гал төлөвтөө одоо ингээд метр 50 ингээд харьцаатай цохор намын шороо байд юм аа. 1 метр 50 хайрцаатай шороо ингээд сайхан ингээд дивсээд тэгээд дээр нь гал төлөвт болоо яахдаггүй шүү дээ. Тэгээд ойр мороо хараад ингээд тэгээ явхтаа энэ гал гарахгүй байна энэ ах дургатаар тэгжээлээ гэдээ хаяж явж болохгүй шүү дээ. Нөгөө нэг галсан цог могоо сайхан ус хийж мөсөж унтраагаад аюулгүй болгоод тэгээд сайхан явах хэрэгтэй байхгүй. Тэр цог могоо ус жоохон унтраахгүй хаях юм бол нөгөө төмөө чинь салхи гэдэг юм чинь одоо амар гэсэж шүү дээ. Жоохон нэг хомсны толионы чинээ унтраагүй үйлдэлдэг чинь тэр чинь салхинд ингээд тогсож байгаа л хөнгөрөөл хийсэл тэнд унангууд чинь шатж байгаа ард ор. Ер нь бол хуураш ихтэй. Одоо энэ аялж уусал зугаалганд явж байгаа улсуудаа нэг сайхан сэрэмж болгоомжтой яваарай. Бид хэдэл хайрлахгүй бол ондоо хүн хайрлахгүй шүү дээ. За болсоо.